Сайн бацгаана уу? За өнөөдрийнхөө бичлэгтээ юу их вэ гэхлээр өнөөдрийнхөө бичлэгтээ яаж нэхэх талаар зааж өгөх байгаа. Тэгээд бүгдээрээ эхэлцгээе. За биднэрт хэрэг болох зүйл бол ийм анхлан суралцагч нарт хэрэгтэй ийм milk cotton хэрэгтэй. Milk cotton. Тэгээд хэдэн ч миллиметрийн зүү хэрэгтэй. Гэхдээ яг энэ milk cotton-доо тааруулъя гэвэл 3 мм-ийн зүү хэрэгтэй. Тэгээ харин ийм жижиг зүү байх тусам одоо 2 мм-ийн зүү байх юм бол энэ milk cotton маань жоохон жижигхэн нэхэгдэн. Харин энэ ах юм бол яг өөрт нь таарсан нэхэгдэн. Харин энэ байх юм бол жоохон зузаан нэхэгдэн. Энэ бол 10 мм. За тэгээ бүгдээрээ эхэлцгээе. Утсаа эхлээд үзүүрийг олно. Тэгээд одоо бүгдээрээ огцоо яаж гаргах вэ гэхлээр ингээд энэс нь ингэж бариад ингээд одоо ингэн гэсүг. Ер нь бол одоо ийм утсыг энд нь ингэж хагаад ингэж барина гэсэн үг. Тэгээд энэ утсаа голоор нь ингэж хийнэ. Одоо ингэж голоор нь хийгээд ингэж татна. Бүр сайн ингэж татна заяа. Тэгээд энд ийм зүү байгаа. Тэгээ энийг ингэж энэ жоохон бүдүүн болох гээд байгаад тэнгуут энэ утаснаас нь татчихна. За тэгээд бүгдээрээ одоо хоноо холбоогоо нэгцгээе. Энэ утас нь жоохон татагдахгүй хэцүү байна. Ингэж энийг энүүгээр оруулаад энийг яг ингэж барина. Яг энэ хоёр гараараа ингэж бариад энэ хоёр гараараа ингэж утсаа ингэж наашид татна гэсэн үг. За тэгээ бүгдээрээ одоо эхэлцгээе. Тэгээд доош нь харуулад нааш нь гаргана. Тэгээд зүүгээ доош нь харуулад тэгээд гоцоргоор тэгээд зүүгээ доош нь харуулад оруул. Одоо энэ хитрхи ингээд багтахгүй байна шүү дээ, тий. Тэнгүүд энээс шууд зүүгээ жоох ингээд даачна. Тэгээ болохгүй ингээд яачна. За. Тэгээд доош нь харуулад оруул. Тэгээд зүүгээ доош нь харуулад оруул. Гэт яг. За оруул. Тэгээд зүүгээ доош нь харуулад оруул. Тэгээд зүүгээ доош нь харуулад оруул. Ингээд одоо гараа зүгштэл ингэж ойсоор байгаад тэгээд 2 дугаар энэ рүү орох байгаа. За. Тэгээд зүүгээ доош нь харуулад оруулаа. 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 Тэгээд өөрөө хүссэн хэмжээнд орчтол хонь холбоо нэгж агаад тэгээд 2 дугаар энэ рүү орцгоё. Би жоохон нэхэдээ. Та нарт ойлгомжтой гэх юм бол тэгээд зүүгээ доош нь харуулад гоцоор оруулна. Тэгээд
зөөгөө доош наруулга гогцоор оруул. Ингээд одоо хонин холбоо манд боллоо. Тэгээ одоо бүгдээрээ 2 дугаар игнэл рүү орцгоё. Энэ 2 дугаар игнээ маань ингэж одоо энд ийм гогцоо байгаа. Энд гогцоо байгаа. Тэгээд 1 2 гээд энд ийм 2 утас байгаа. Тэгээ энэ 2 утасныхаа энэ 2 дахь руу н оруулна гэсэн үг. Энийг одоо 1 2 3 одоо эн чинь өөрхөн гогцооныхоо нутас гэж тооцогддог байхгүй юу? Тэгэхээр энийг нь тооцохгүй 1 2 гэдэг энэ ишээ оруулна гэсэн үг. За бүгдээрээ оруулцгаая. 1 2 оруулаад тэгээд энэ утсаа татна. Энэ утсаа ингэж яагаад доош нь оруулаад тэгээд ингээд хоёулын руу нь оруулчихна. Ингэнгүүт ийм болж байгаа. Одоо болохоор 2 утас өнзөж оруулахгүй шууд 1 утас руугаа оруулна гэсэн үг. Одоо энд бисээ энэ утас руу оруулсан. Бисээ энэ утас руу оруулсан юм чинь одоо дараагийнх нь 2 унжихгүйгээ шууд дараагийнх нь утас руу нь хийгээд тэгээд татлаа. Тэгээд буцаа дахиад хоёулангаар нь татлаа. Тэнгүүт ийм болж байгаа. За дахиад хийгээд татаад тэгээд гаргалаа. Ийм болж байгаа. Хийгээд татаад гаргалаа. Хийгээд татаад гаргалаа. За ингэж явсаар агаад бүгдээрээ 3 дугаар игнэл рүү орцоо. Хийгээд татаад гаргалаа. Зууданаар хийгээд татаад гаргалаа. За ингэж явна. Тэнгүүт ийм гоё болж байгаа. За бүгдээрээ одоо арай илүү хурднаар явж үзье. Хийлээ. Татлаа. Гаргалаа. Хийлээ. Татлаа. Гаргалаа. Хийлээ. Татлаа. Гаргалаа. Бокслогдож. За. Хийлээ. Татлаа. Гаргалаа. За бүгдээрээ ингэж одоо жоох хурд явж үзье. Хийлээ. Татлаа. Гаргалаа. Хийлээ. Татлаа. Ингэж татлаа. Гаргалаа. Хийлээ. Татлаа. Гаргалаа. Хийлээ. Татлаа. Гаргалаа. За ингэж явсаар агаад бүгдээрээ 3 дугаар игнэл рүү орох хэрэгтэй. Хийлээ. Татлаа. Гаргалаа. Хийлээ. Татлаа. Гаргалаа. Одоо энд ингэж яваад шууд гаргалаа. Хийлээ. Татлаа. Гаргалаа.
хийлээ татлаа гаргалаа. Хийлээ гаргалаа татлаа. Тэгээ хамгийн сүүлд ийм утас байгаа ишээ хийх ёстой. Хийлээ татлаа гаргалаа. Тэнгүүт яг ингэж тэмцэж байгаа. Тэгээд ийм болсон байна. За тэгээд дараагийн 3 дугаар ангиныг нь болохоор ингэж эргэж харуулад тэгээд хийсэн зүгөөрөөгээ хийн. Ер нь бол ингээд сая энүүгээр нэгсэн гэхээр чи эргэж харуулад тэгээд ийш саний дээр хийсэн рүүгээ хийгээд одоо энэ чи эргэж харуулад хамгийн ихнийхөр нь хийнэ гэсэн үг шүү дээ. Хийгээд тэгээд утсаа татаад тэгээд дахиад татаад дахиад хийлээ татлаа гаргалаа. 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 За ингэнгүүт нэг юм болж байгааз. Тэгээд ер нь бол ингэж өгсөөд ингээд яваад тэгээ юм шулуун болох байгаа. Хийлээ татлаа гаргалаа. 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 За тэгэхэд хийлээ татлаа гаргалаа. Хийлээ татлаа гаргалаа. Ингэж хурдан явна. Хийлээ татлаа гаргалаа. 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 За ингээд саяных шиг дахиж ингэж явна. Саяных шиг хийгээд хийлээ татлаа гаргалаа. Нэр саяны дээр эхлэлийг нь ингэж саяны ашиг дахиж хамгийн их нуун хийлээ татлаа гаргалаа. Тэгээ ингэж тавтаж явсаар агаад тэгээд ингээд ер нь бол 3 дугаар ингэж дээшээ ер нь бол дахин давтана гэсэн үг. Тэгээ бүгдээрээ ингэж одоо шулуун дахиад сурч байгаа. За тэгээд дараагийн бичлэг хүртлээр дур баяртай. Тэгээд бас миний subscribe тэгээд бас like, share хийгээрэй заяа. Тэгээд бас миний нөгөө Evel гэдэг аккаунтыг дагаарай. Таалагдсан бол лайк дараарай. За тэгээд дараагийн бичлэг хүртлээр дур бай. Энэ Evel Crochet гэдэг аккаунт бол зүгээр нэхэмлийн юм заах байгаа. Анхлан суралцагч нарт зориулсан учраас та crochet-ийг нэхийг сурах гэж байвал миний энэ YouTube channel-ыг үзээрэй. За тэгээд дараагийн бичлэг хүртэл бай.